Өглөөний гайхамшиг подкастын маань ээлж дугаар Америкийн нэгдсэн улсын Болдер хотоос хийгдэж байна. Тэгээд өнөөдрийн маань зочноор инх бүрэн эгч маань оролцож байгаа. Эмч мэрэгчлээ анагаах ухааны дээд сургуулийг Монгол улстай төгссөн. Одоо энэ Америкийн нэгдсэн улсад болохоор ийм зүүн техникийн 1 жилийн юм хөтөлбөрт хамрагдаад ийм зүүн чиглэлээр ажиллах гад ингээд зорио явж байгаа юм ихч байгаа. Миний одоо урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас бит хоёртой манай зочинтой хамт миний найз энэ Дэнвер хотод ажиллаж амьдардаг Оги маань хамт ярилцахаар одоо миний хүслийг хүлээж авсан байгаа. Бас нэг гоё 3 дахь хүний өнгө айс орол гоё тий. За тэгээд инх бүр ихч маань бас өөрийнхөө талаар товчхон гоё танилцуулчих. Анх нөхөртэйгээ хүүхдтэйгээ 1999 оны 100 Америк улсад ирсэн. За. Тэгээд одоо яг 20 жил болж байна. Сая 20 жилийнхэн ой дээр бичих цаас маань жигдэрч Америкийн иргэншил авсан. Ингээд их нутгийн барааг харах цаг удахгүй ирж байгаад үнэхээр их баярлж байна. Хизээ нутаг явахын да. Би төлөвлөсөн байгаа. Дараа жилийн 100 наадмын дараа очно гэд төлөвлөсөн байж байгаа. Гоё юм уу та? Сайхан байлгүй. Бичих цааснаас болоод би ээжтэйгээ уулзч чадаагүй, ахтайгаа уулзч чадаагүй, хамгийн сүүлийн аавгаах, нагаз ах маш олон улсуудыг 20 жил талдчихэ. Маш олон улсууд чинээр төрж тэднийг бас уулзаж чадаагүй. Тэгээ би өөрөө их өнөр гэр бүлийн гишүүн. Хэдүүлээ юм та? 12 хүүхэдтэй айлын 7 дахь нь. 5 том ахтай, 1 их том эгчтэй, 5 дүүтэй. Энд байгаа юу танаас уу? Тэгээд энд би 7 дахь нь миний 8 дахь дүү цэгмдийн инх дүүрэн гээд дүү маань энд байгаа. Гэрэлсэн 1 хүүхэдтэй. Одоо та 56-7 настай юм ихтэй. Тэгтэл одоо ингээд өөрийгөө сураад явж байгаа нь миний ингээд уулзчих юмсан гэл юм юу гүгч байгаа байхгүй сэтгэлийг хүслийг те энэ гоё одоо хүсэлт нэрмэлцэлтэй тэмүүлэлтэй энэ гоё юм ихтэй мессежийг Монголд байгаа одоо дэлхийн өнцөг болон урд байгаа суралцаад явж байгаа хүмүүс гоё урам өгч зорилгоор хуваалцах юмсан гэж суурсан. Та ер нь одоо Америкт ирээд 20 жил болчихжээ. Тэгээд анх иржсэн зорилго нь юу байсан бэ? Анх би ердөө 2 хэн зорилготой ирсэн. Нэгдүгээрт би англи хэлийг өөрийнхөө чадхын хэрээр сайн сурах хэрэгтэй. Энэ бол олон улсын хэл болжээ гэдгийг ардчлалын дараа бүх монголчууд бид мэдэрсэн. Хоёр дахь нь энэ ардчлал гэж юу юм бэ? Энэ төр засаг яаж ажиллаад, юу хийгээд бид яагаад ингэж амьдраад байна? Энийн утга учирыг олъё. Тэр ардчлалын их хуран Америк гэдэгт нь очиж үзье гэж үзсэн. 20 жилийн дараа би өөрийгөө тэр хоёр зорилготод хүрсэн гэж бодож байна. Гоё ягаа заагүй. Сэтгэл бардам байна. Ингэж хэлж чаддаг хүн бас цөөхөн штэ тийм штэ. За хэлээ бол сурцсан. Хэлээ бол тийм амархан биш байсан. 36 настай анх Америкт ирчээд хагас унчин ахыхаа нэг хүү, өөрийнхөө 5 настай хүү. Нөхөр маань хизээч англи хэл сураагүй. Ингээд амьдралын ачаа үрээд хэлний минь төвшөнд дөнгөжл цэцэрлэгийн насны хүүхдийн төвшөнд хэлтэй. Тэгээд өөрсдийн орон гэр гэж байхгүй мэрэгжлийн ажиллаа хийх нөхцөлгүй хэлний бэрхшээлтэй. Тэгээд хэлний бэрхшээлээсээ болоод орчноо мэдхгүйгээс болоод виз маань хугацаа хэтэрсэн. Мэдээлэл хэлний бэрхшээлээсээ болоод виз маань тухайн үед хугацаа хэтэрсэн. Ингээд энэ олон янз бүрийн шалтгааны дунд шинэ амьдралыг эхэлж, шинэ орчин дасад тэр хэлийг сурч хүүхдээ өсгөж ингэж явна гэдэг амаргүй байсан. Тэгээ 6 жилийн дараа хүүгийн маань миний анхны нөхөр хавдрын улмаас энд өнгөрсөн. Ингээд би хүүгийн 12 настайгаас өнөөдөр 25 нас хүртэл ганцаараа өсгөлөө. За баярлалаа танд. Өөрийнхөө одоо амьдралын сайн сайхан хар бараантай аль алиг ингээд хуваалцаад явж байгаа гэдэг бол бас сайхан штэ. Тэр нь одоо бидний хувьд уу залуу үеийнхний хувьд хэл сурах аюул том асуудал гэж хардаг. Тэгэхээр энэ хэл сурч байгаа залуучуудаа та зүгээр өөрөө яг биеэрээ ингээд 36 7 ч юм уу 40 наснда сурсан хүн байна. Бэрхшээлээ хуваалцаад ямар одоо аргаар сурвал ер нь үр дүнтэй гэдэг гэж хуваалцвал. Би шинэ үг хүнтэй ярьж байгаа юм уу? Эсвэл аливаа нэгэн юм уншаад үзэг цааснаас салдаггүй. Тэгээд дорн тэмдэглээд авдаг. Тэгээд хэрвээ миний хажууд англи хүн байвал тэр англи хүнээс Америк хүнээсээ англиар нь асуудаг энэ ямар утгаар хэрэгжилж үү гэж асуугаад гэртээ ирээ би толноос шалгаад нэг үг маш олон утгатай яг аль утгаар нь хэрэгжилснийг мэдхийн арга байхгүй. Анх англи хэл үзэхдээ хүү маань 5 настай ирсэн болохоор анх цэцэрлэгийн ангид эхлээд цэцэрлэгийн ангид эхлэхэд нь тэнд
эцэг эхчүүдэд зориулсан англи хэлний дамжин ажиллаж байсан. Үнэгүй. Тэрэнд 7 хоног болгон нэг цаг хагас суудаг. Би нэг ч алгасдаггүй суудаг. Мундаг байна тий. Тэгээ дараа нь орой насан туршид зориулсан англи хэл 2 дахь жил курс бас жилжинга 7 хоногийн 3 4 өдөр дандаа явдаг. Тэрийгээ бас л таслахгүй гих гэж байна. Орой. Тэгээ дараа нь номын санд байна. Сүмд байна. Бичих цаас маань номоороо биш хугацаа хэтэрсэн болохоор ердийн сургууль руу сурах боломж байхгүй. Гадаадын иргэний төлбөрөөр төлнө. Тэгээд визний асуудал асуухгүй л ямар сургуулиудын тэр бүгд рүү явж исэн. Англи сурахаа нэг өдөр ч зогсоогаагүй. Би 20 жилийн дамжрахтан талигаачийн өвчтэй байхад хүүгэн өвдөх хэмлэг явах, банк, сургууль, хуульч, сэтгэл зүйч эмч бүхэнтэй уулзахтан хизээч би орчуулагч асууж байгаагүй. Өөрөө л болгодог. Өөрийнхөө чадгаар зүтгээд өөрийнхөө хэлний хүрэхгүй байх үедээ нүүрнийхээ илэрхийлэл, гарынхаа хөдөлгөөн, сэтгэлийнхээ өнгө, дууны өнгө юу байдгийг тэр бүхнээрээ илэрхийлээд хизээч орчуулагч авч байгаагүй. Тэг өнөөдрийг хүртэл нэг гэр бүлээ өөрийгөө болгоод өдөрсөн. 2013 оны намар анх Америкт Community College гэж жижиг коллеж байдгийн. Тэнд анх би сурахаар зорилго тавьсан. Хүү маань ахлах сургуулаа дүүргээд 1 жил тэтгэлийг авч өөр мужуулсад сураад тэр мужуулс руугаа буцаж явж тэнд сурахгүй гэсэн. За тэгвэл ээж нь чамд өгөх төлбөр юу ч байхгүй тэр чадахгүй юм чинь хоёулаа хамтдаа тэр жижиг коллеж руу очие. 19 настай хүү 50 настай ээж хоёр яг нэг өдөр тэр сургуульд хоёулаа очсон. Ямар гоё. Нэг сургууль сонирхолтой. Тэгээд хүү маань гинт толгоогоо овоо ажилуулад өмнө нь бол би жоохон шахдаг. Аавыгаа өнгөрснөөс сургууль жоохон доошлоо. Тэгээд доктортой болсон л да. Тэгээд хүү маань тэр сургуулаа бүгдийг сайн дүүргээд дараа жил нь Колорадогийн их сургууль Болдерт төвнө байдгийн. Тэнд бизнесийн коллеж Leeds бизнес сургууль гэж байдгийн. Тэрэнд миний хүү тэнцээ. Тэгээд тэр сургуулийг 4 жил яваад 2 жилийн өмнө төлбөр байлгүй байхаа. Гэхдээ миний хүү нэг сурлах сайтай байх хэрэгтэй. Ээжийнх нь орлогын төвшин дагуур. Тэгээд сурлах сайтай бүтэн цагийн оюутан. Тэгээд тэдний бүх шаардлагыг биелүүлэхээр анх удаага Колорадод амьдарч байгаа оюутан тэр бүх шалгуурыг давж байгаа хүүхдэд тэтгэлэг өгсөн. Тэрэнд миний хүү тэнцэж чадаад тэтгэлэг авах тэгэхээр баг 90% шгүй. Их аз байсан. Тэгээд хүү маань тэр сургуулаа амжилттай дүүргээд сурч байгаа хоорондоо дандаа зоогийн газар ширээ цэвэрлэхээс эхлээд дараа нь үйлчлэгч болтлоо ажилласан. Тэгээд 2017 оны 12 сард дүүргэснээс хойш 5 сарын дараа Zeyo гэдэг нэртэй одоогоор бол энэ орчин үеийн интернетийн харилцааг зохицуулдаг тийм Болдерт суурилсан компанид санхүүгийн үнэлгээ хийх гэдэг тийм ажлыг мэргэжлийн ажил хийж байна. Одоо тэндээ л ажиллаж байна. Тэгээд миний хувьд ямарваа нэгэн дамжаа ямар боломж вэ? Тэрийг хизээч алгасгүй үргэлжлээд сураа явсан. Надаас үзэг цаас жижигхэн толинууд салдаг. Одоо тэр миний тавир дээр байгаа тэр жижиг толинууд. Тэр жижигээсээ тийм болтлоо. Ингээд надад бол 10 гаруй англи хэлний толиуд байгаа. Та номонд их хүн гүрдэг үү? Өрнө. Хайрг өрнө. Их уншдаг. Уншина. Зөндөө уншина. Тэрний зорилго нь юу вэ? Арчлалын нэг том хэсгийг би юу гэж харваа гэхлээр одоо Америкийн хамгийн сүүлчийн сонгуулиас тэр ард иргэд нь өөрсдөө боловсралтай байж хэнийг сонгож байгаагаа мэдэх чадвартай байх хэрэгтэй юм аа. Тэгэхээр та өөрөө орчиндөө юу болж байгааг мэдэхгүй, мэдрэхгүй, ойлгохгүй юм бол атгуусл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэдэн наснд ч хаанч вэ? Европ, Аз, Монгол, Америк ялгаа байхгүй. Хаа байгаа газраа өөрийг юм боловсруулна. Хүнд хэлэх шиг амарх юм байхгүй. Хүн өөрөө өөртөө ажиллах хамгийн хэцүү. Би хүүдээ захидаг. Өөрийнхөө толгой дээр байгаа тэмээ шиг том алдааг харахгүй мөртлөө хүний толгой дээр байгаа ямаа шиг алдааг хараад шүүмжлээд явдаг. Ямарваа нэг юм болохгүй байгаа зөрчилдөөн гардгийн бол миний хүү. Тэр нь ямар ч вэ? Ажилтай холбоотой гэр бүлийгч вэ? Найз охинтойгоо ч хинтэй ч ямарваа зөрчилдөөн гараад миний алдаатай скан нэг үгийг хэлж чар. Хүн рүү чих шиг амарх юм байхгүй. Би хүүдээ дандаа тэгж захидаг. Өглөөний гайхамшиг Facebook групп Монголын үндэсний олон нийтийн радиогийн 3 дугаар сувг P3 радио. Та өглөөний гайхамшигт
нэг дээр. Манай подкаст чинь өглөөний гайхамшиг гэдэг нэртэй. Өглөөний цагт өөрийгөө хөгжүүлэх, өөртөө цаг гаргах, байнга л ингээд гоё том зорилготой мөрөөдөлтөй явхад урайлдаг. Тийм ч учраас одоо таны гоё юм туршлагаар дамжуулж ингэж хүмүүст хүрэх гээд байна л да. Тэгэхээр та ер нь өглөө хэдэн цагт босдог вэ? Өглөөний цагтаа юу амжуулдаг вэ? Би 2006 оны 5 сард амьдрах урлагийн төвийн саран багш Денверт ирээд 20-оос 30 хүнд 5-аас 7 хоногийн хичээл заасан йогийн хичээл. Тэгээ тэр йогийн хичээлийг сурсан тэр цагаас эхлээд өглөө йогийн дасгалаа хийж бусдаг хөвшилд орсон. Энэ маань одоо 6 он гэдэг чийд 13 жилийн өмнө байна. Маш тууштай. 13 жилийн өмнө. Тэгэд өглөө эрт нөө саадуулах юмгүй байхад өөрийнх нь амжуулах гүйцэлд хэмээг хийх хэрэгтэй. Хэрвээ дасгалаа би өглөө хийж чадахгүй бол өдөр юм уу орой цаг олддоггүй. Өөр олон юмд анхаарал сарнаад самуураад бид цаг олж чаддаггүй. Тэгээ би босонгуудаа Та хэдэн цагт босч байгаа юм? Ихэвчлэн би 6 цагт л босдог. Миний ойролцоогоор босдог цаг. Босонгуудаа би мөнгөн аяга зис аяга 2 байгаа. Тэр мөнгөн аяга зис аяга 2-нд би буцалсан ус орой болгон хийгээд хэрэгтэй. За. Тэгээд тэр ариутгсан усаа өглөө уудгийн. Тэгээд тэр Монголд хийсэн мөнгөн аяга зис аяга миний их нутгийг минь үргэлж. Санагдуулж байдаг. Гоё те. Хоёуланд нь хийж тавих уу та? Хоёуланд нь хийж тавих. Тэгээ хүүгээ нэг нь уугаараа гэдгийг миний хүн их эртэж хүн биш. Хаас нь дурсгаа урцсан ба штэ. Тийм хүүд минь нэг нах нөхсөн энэ нэг нь дүү минь надад. Та тэгээд өглөө дасгал нь одоо ер нь ямар хугацаанд үргэлжлэх вэ? Өглөө би орондоо нэг 10 гаруй минут хэртэй хэвлийн дасгалууд хийдэг. Би нэг давсаг суларсан байжгаад надад эмч дасгалуу зааж өгсөн. Тэрийг нөх олон жил хийгээд тэрэн дээрээ нэмж үргэлжил дасгал хийгээд дараа нь би энэ амьдрал өрөөндөө жижигэн дэвсгэр дэвсэж жагаад йогийн дасгалаа хийнэ. Тэгээ сүүлийн 3 жил ч болж байгаа юм байна. Одоо дээс сураад тэгээд өглөө 3 минут 33 секунд дэвхрэн тэгээд одоо би нөгөө өөр техник сураад байгаа дээсэн дээр хүүхдээр залгаад. Тэгээд тэрийг сурах гал ямар ирэл хайгуулчин тий аваа. Чам юу бадаг 6 Тэгээд яриг нь тасалмааргүй л тий. Одоо би өөрийгөө харьцуулж бодчихно л да. 50 гарцсан ихчтэй өглөө босоолоод таслаа гээл дээс тоглоол тий. Бид нэр одоо яадаг үл дээс мантаа. Иччихэн л да хажууд нь жаа. Би бас нөгөө найзтайгаа байлаа. Ойрын итаа маш их ярьж байгаа. Тэгээ нөгөө хин хинд нэг нэгийг сансан, үүлсэн те уртудаа уулзаагүй. Тэгээ би найзтай үзүүс. Би найз өглөө алган босоод ядаж те 30 минут чамаагүй эрт босоод өөртөө гой цаг гаргаараа би хэлээд байгаа байхгүй. Та бол 10 хэдэн жил явцсан ба штэ. 13 жил. Бас тууштай те. Би болохоор яг тууштай өдөр болгон босдог болоо жил 3 сар болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо 1 жил 3 сарын хугацаанд надад гарсан үр дүн гарахад маш их байгаа. Тэгэхээр энээс урамшиж байгаа. Тэгмэд найздаа ч гэсэн тэгээ илүү гоё одоо тэр зөвлөө өнгөлөөд яваасаа гэж бас зөвлөд байгаа байхгүй юу? Тэгээ одооноос эхлээл эрхчил эрхт нь одоо төлөвлөдөг болж байгаа. Тэгээ яг мэдээж бодож байгаа шүү дээ. Найз гэдэг бол те одоо нэг нэгэндээ би бинийгээ дандаа хөгжил рүү те сайн сайхан зүйл рүү сайнараа нөлөөлж явах хэвээр түүнээс шатаа өөр болж битггүй зүйлийг уриалж байгаа нэг бол найз гэж хэлэх үгүй юу те? Нөгөө сайныг дагуул сарны гэрэл мөөг дагуул могоон хорлол. Нөгөө алтны дэрэгдэх гуйл шаарлнаа гэд манай зөөрт зүгүүд чинь бид нарт ерөөсөө сургаал хайрлаад байна шүү дээ. Тогтоод юм бол нөгөө маа найз 20 гаруй жил Америкт болцсон юмтай уулзсан нурд нэмч байсан гэл тэгэхээр яана одоо нэг амар тийм цэмцгэнсэн ихч байгаах те ингээл авсан чи яг Монгол ихчтэй яг ингээд өөрөөрөө нээлттэй аюу гой санагдчихээн. Үсээ бас үсээ саа гой сүтэ цагаан ийцэн үсээ гой ингээд бас яг Монгол маягаараа дээр аваалцсан те юу илээ би чи хаана байгаа вэ гэж сая бодлоо штэ. Тэгээ таны амьдралдаа баримталдаг юм зарчим юу вэ ер нь? Нэлээд хэдэн зарчмууд байгаа. Нэгдүгээрт би хүнийг шөмжлөхээсээ илүү хүний сайныг харж талархаж байх хэрэгтэй юм гэж үргэлж боддог. Тэрийг би ээжээсээ сурсан. Тэгэд манай дүү намайг энэ төр манай ангаахын дээд их сургуулийн хуулийн анги төгсөн дүү бид нэр ямар их дандаа баярлаа гэж хэлхийн төвхтэй ингэж хэлүүлж исэн удаатай бид нар. Гэхдээ хүн талархаж явна гэдэг маш сайхан юм аа. Тэштэй бүрэн ихчтэй ингээл хаяа уцаар яшаар өстэй баярлалаа. Миний дэстэй бүх юмд амар сайн талархаж чаддаг гэж айгүй гоё уцаар яшаад хүртэл хүн чинь бас гоё урам зориг авдаг ч юм уу тийм. Тэргээ аюу сайн илэрхийлж. Дараачийн
Нөгөөт нь би бол эртэж хүн. 4 наснаас 10 нас хүртэл Дундгов аймагт хулц суманд байсан ээж маань өсгсөн өвөө дэрийг би өссөн. Тэгээ лам хүний дэргэд өссөн болохоор их дэгтэй, хэмжээтэй иддэг, цагтаа иддэг. Тэгээ миний бие бол яг л цагт цогцгдсэн биетэй. Яг тэр цагтаа би өдрийн 3 хоолоо идэнэ. Өдрийн 3 хоолоо идэхэд миний ходоодны шүүс бүх юм яг тэр цагт л ялгараад би өөрөө цагаа хилээгүй байхад миний бие надад хилдэг. Хоол идэх цаг болчихлоо. Тэгээд би 3 удаагийнхаа хоолны дундуур надад өөр юм идэхгээ яваад байх. Нэгдүгээрт цаг байхгүй, хоёрдугаарт хүсэл байдаггүй. Бүрээ сурцсан юм шүү дээ. Тий. Тэр хөвшил их чухалтай. Хоол зүйч багштай би хэлсэн одоо зөв буруу юу би одоо ийм хэцүү хүн гэсэн чинь хэрвээ хүмүүс ингэж баримталж чадаад хоолоо цагтаа иддэг бол хамгийн зөв хөвшлээ гэж хэлсэн. Тэгээд би ингэж иддэг. Би эртэж хүн болохоор өглөөгөр би ер нь анхаарал сарниулах өөр юм цаг өргөдөргүй чухалтай хийх гэсэн анхаарал төвлөрсөн юм үдээс өмнө намжуулах гэж их хичээдэг. Чухал зүйлээ тий. Чухал зүйл тэр нь ихэвчлэн оюуны хөдөлмөр, унших, бичих. Тэгээ сүүлийн 6 жил хичээл аваа явсан болохоор гэртээ ирнэ үргэлжийн гэрийн даалгавартай л байж байдаг. Хизээч дуусахгүй гэрийн даалгавар заримдаа шантрам үе байна. Халшрам өдөр байна. 55 настай усууд Монгол тэтгэрт гарчаад байдаг. Би хүүгээсээ залуу хүүхдүүдтэй зэрэгцээд уйлаад хичээлд явж явах ямар өчртэй юм бэ? Уйлсан бэ? Уйлдаг. Нүднээсээ болоод компьютертэй ажиллах хэцүү байдаг. Гэтэл би хэлнийх нь гарсан юм чинь тэрний дэргэд компьютер юу ч шүү дээ гэж би хэлдэг. Хүү маань компьютер чи ерөөсө дундаж оюун ухааны чадвартай хүн л зориулсан. Таны ухаан тэрнээс илүү ээж тав чинь өөрөө олж чадна гэдэг. Би тас урам өгч юм тий. Нэг талдаа урам өгч байгаа, нөгөө талдаа манай хүүхэд залхуу болохоор намайг өөрөө гэж шахаж байгаа. Тэгтээ зөв. Залхуу хүн чинь хүнийг шахахтаа замдаж бас өөрөө надтай зурдахгүй та өөрөө ийгээ шахаж байгаа. За бас тийм санаа байна тий. Хоёр талтай үү тэгэлгүй яа. За өөр зарчим байна уу? Өөрийнхөө ойрын хүмүүсийг хажуудаа байгаа усуудыг их л хайрладаг. Амьдрал ер нь их алхам тутамд сорилт биднийг сорж идэг. Тэр нь оюун санаа, бие билдэр, сэтгэл зүй ямар ч хэлбэрээр явж болно. Тэр сорилтыг чи дааж чадахгүй юу гэж үргэлж чамаас асуув. Тэгэхээр тэр удаа би тэр ачааллыг даацсан чи энийг би даана гэж өөртөө хэлж сур. Илүү хатуучлаа. Тэгээд би бас нэг том нутгаасаа хол байгаагийн лөвчл байдаг. Би Монгол хүн учраас заавал нэг хийж чадна гэж би өөртөө хэлдэг. Монголоор бахархаж хүч авчих. Би Монгол хүн учраас чадах ёстой. Миний Монголын өвөг дээд өнөөдөрч өнгөрсөн үедч ингэж л явж. Өнөөдөр энэ дэлхийн 2 том мангас гэж би хэлдэг тоглоод. Орос хятад хоёрын дунд бид. Өнөөдөр дэлхийн түүхээс арчигдаагүй явж байна. Тэгэхээр бид энэ түүхээрээ тэр арт түмнэр бахархаад баршгүй. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг. Та ер нь тууштай хүн уу? Тууштай жишээлбэл. Хэрвээ би ямар нэг юм хуваарьтаа оруулаад хийнэ гэсэн бол ихэвчлэн яг эрүүл мэндийн шалтгаантай л надад хэцүү байна. Бусдаар бол би хийнэ гэсэн бол хийдэг. Гэхдээ хуваарьтаа оруултлаа их жижигэн дасгалууд би нэмдэг өөртөө. Янз янз өөрчилдөг. Одоо Монголд байгаа, Монголд амьдарч байгаа залуучуудаа одоо таны хүү шиг тий магадгүй таны хүүгээс ч одоо залуухан өхөд хөвгүүдтэй та ингээд гоё зүйлээ гэвэл юу зүйлэх бол хүүгийн 21 нас хүрэхэд ээжийн 7 сургаал гэж би бодож бичсэн. Тэр 7 сургаал авах хуваацвал болно. Энд байгаа. Миний хүүгийн төрсөн өдөр нь 2 сарын 3 2014 он. Одоо миний хүү 25 таа. Тэгээ 21 хүрэхэд нь би энийг хүүдээ бичиж өгсөн. Хүүгийнхээ монгол хэлийг хадгалах гэж би чинь хичээсэн хүн шүү дээ. Хүүмэн 5 настай энд ирсэн. Тэгээд хүүгийнхээ монгол хэлийг хадгалах цагийн ганц хүн би. 6 жилийн дараа аав нь өнгөрчгөр түүнээс хойш бүх цагт нь. Тэгээд хүүгийнхээ монгол хэлийг сайжруулах гэж би яадгүй гэхээр ямарваа нэгэн бичиг үлдээх юм бол дандаа монгол дээр өчтдөг. Ахлах сургууль 4 жил байхад нь би өдрийнх нь хоолыг бэлдэхдээ 7 хоногийн өмнө 2 янзын жижигэн бэлддэг. Нэгэнд нь өдөр бүхэн 5 ширхэг монгол зүрэг, 5 ширхэг
мэрэгэн цэцэн одоо хүмүүсийн хэлсэн үгийг энэ The Week magazine гэдэг 7 хоног гэсэн сэтгүүл энэ Америкт байдаг. Миний уншдаг сэтгүүл. Тэр сэтгүүл дээр нэг жижигхэн хэсгэн дээр тэр өчлөл үгнүүд дандаа бичсэн байдаг. Тэрнээс хүүдээ хамаарахыг нь хайчлаад ингээд өдрийнх нь хоолных нь бэлтгэхдээ нэг монгол зүртцөөг, нэг англи үг бичээд өгөө явуулдаг би. Би тэгээд 4 жил дотор хизээч чи тэрийг уншсан уу гэж би асууж байгаагүй. Гэтэл миний хүү надаа та хайдван тэр бичсэн нэг үгээ дахиад бичсэн байлээ гэж нэг удаа хэлсэн. Нөгөөх нь манай найз нар алин нөгөө ээжийнхээ үгийг өгөөдөх гэсэн. Тэгэхээр би ганц хүүгийн боловсруулгаагүй тэнд бас хүүгийнхээ найз нарыг хамт давхар боловсруулж ирсэн байна гэж бодсон. Сайн найз гэдэг бол холын газар байгаа одтой адил юм гэсэн үг байсан. Тэрийг эдний найз нар бүгдээрээ мэддэг гэсэн. Тэр үгэн дотроос. Одоо. Тэгээд дараа нь би хүүгээ 1 жил Ахуя гэдэг улсад тэтгэлэг аваад эхний жилийн коллежид сурч байхад нь би 7 хоног болгон нэг шугам алгасаад маш зэгцтэй зөвхөн нэг нүүрэл захиавчдаг. 8 сард явсан хүүхэд 12 сард буцаад ирэхэд хэлэн бүр зөндөө дортцсон. Тэгээ би бүх ах дүү нартай хүүгийн хаягийг өгөөд Монголд Америкт байгаад нь миний хүүд захиавчаач гэсэн. Эмээ нэг удаа захиавчсан бус нь нэгэн ч захиавчаагүй. Тэрний учир юу байсан бэ гэхээр би хөлийн хадгалахын тулд тэднээс тус ирсэн. Хүүгийн 21 нас хүрэхэд нь миний хүүдээ зориулжсэн ээжийн 7 сургаал гэдгийг та бүхэнтэйгээ хаваалцъя залуучуудтайгаа. Та нар миний хүүгийн л адил бас амьдралдаа хөлөө олох гэж өөрийгөө таньж улс орондоо энэ хорвоо дэлхийд яах гэж хурц ирснийхээ учрыг олж тус нэмэр өгөх гэж бид бүгд ярилцдаг байгаа. Тэгээ тэрэнд багч гэсэн нэмэр болох болов гэж их чинь бодож байна. Нэгдүгээрх нь бусдыг хайрлж, хүндэлж байж бусдаас хайр хүндэтгэл хүлээн. 2. Юм бүхэн өөрийн хэмжээтэй учраас бүү хэтрүүл. Эрүүл мэнд, байгаль орчин, цаг хугацаа, найз нөхөд эд юмс. Энд хамаарахгүй юм гэж нэгж байхгүй. Ялангуяа хэд идэх, уух, мансууруулах, шалиглах, эд мөнгөнд шунахаас цээрл жигшиж. 3. Цаг бол мөнгө юм. Харвардын их сургууль оюутнуудаа заахта хэрвээ та ямар нэгэн уулзалт цуглаан очих гэж байгаа бол 10 минутын өмнө очиж түүнийгээ та цагтаа ирлээ гэж тооцоорой гэж заадаг юм гэлээ. Тэрийг миний сайн найз Америк надад заасан. Тэрийг би бас хүүдээ чи бизнесийн сургуульд төгссөн хичээлээрээ заадаг. Монголчууд бид чинь цаг барахтаач мөн ч муулсуутай. Тэгээ чухал зүйлээ эхлэн хийж дуусгаад дараа нь хялбар, зугаатай, хөгжилтэй зүйлээ хийж бай. 4-т нь эхэлсэн, төлөвлөсөн ажлаа дуусгах бие сэтгэлийн тэнхээтэй бай. Өөрөө өөрийг нь зохирч сурах хамгийн хэцүү зүйл. Монгол ардын зөрчцөөг би хүүдээ үргэлж хэлдэг. Хэлсэн үгэндээ эзэн хоолндоо сав бол. 5. Үннийг эрхэмлэн зөв үйлсийн төлөө баттай зогс. Ямар ч үед. 6. Эрүүл бие, саруул ухаанаа ямагт хайрлаж тордож. Сүүлчийнх нь 7. Байгалийн жам ёсыг даг. Элдэв гаж хвшил этгээд юмнаас зайлсхий. Жишээлбэл шивээс шаардлагагүй гооцсол. Энэ л зөвхөн гоё юм аа. 21 наснда хүүчин гэсэн одоо 25 таа гэсэн. Ер нь энэ таны энийг ер нь мөрдөж байгаа шүү гэнэ үү? Талын мөрддөг саяхан нэг уншсан. Та ч одоо надад ямар их зөвлөгөө өгдөг юм бэ? Уншаад би саяхан нэг уншлаа гэсэн. Яг би бодохноо миний хүү дор хаяхад талын тал биелүүлээд явж байгаа. Ямар ч байсан дотор санаанд байгаа. Сэтгэлд нь байгаа тийм. Өглөөний гайхамшиг подкаст. Өглөөний гайхамшиг Facebook групп. Монголын үндэсний олон нийтийн радиогийн 3 дугаар сувг P3 радио. Та өглөөний гайхамшигт нэгдээрэй. Энэ юу юм бэ? Энэ 2 жилийн өмнө би сүлэгчийн сургуулийнхаа бүх хичээлийг авч дуусгаад дараа нэг өөрийн сонголттой нэг хичээл авах хэрэгтэй байдیں۔ Тэр хичээлд нь би англи хэл дээр creative writing юу гэж орчуулах вэ? Бүтээлж бичлэг. Ер нь бол зохиолж болох асуудал ордог анги. Тийм ангийг авчихсан. Уйлсаа өдөрт 5-аас 7 янзын өөр уран зохиолын төрөл, яруу найраг, шинжлэх ухааны зөгнөл, туйлс, Америкийн түүхийн аль ч үед ээж болно. 16 дугаар зуун, 17, 20 дугаар зууны үеийн
2 хуудас юм уу 3 хуудас 4 хуудас олон зүйлийг гэрийн даалгавардаг. Уншаад хөчнөө мэдхгүй гардаг. Даалгавраа хийж бардаг. Ойлно багштай хэлсэн. Тэгээ багш миний даалгаврыг 2 дахин багасгасан. Нэгдүгээрт би анх удаага 10 гаруй жилийн сургууль багштай анх удаага англи хэлний 2 дахь хичээлний хүн энэ хичээлийг авахыг үзлээ. Чи байла. Ямар гоё. Би анх удаага эмч хүнд зааж үдтэй. Чи байла. Чи миний хамгийн настай оюутнуудын нэг байла. Инхээр чи талын хий. Би чамайг ингээд эрүүл мэндгүй болгомоор байна. Даалгаврынхаа талыг чадхаараа хий гэдэг гэсэн. Би унших юм бүгдийг уншдаг байсан. Бичих даалгаврынхаа талыг багш маань зөвшөөрсөн талыг дуусгасан. Тэгээд тэр бүтэн нэг семестр хичээл авахад бид нар нэг юм жижигхэн номыг гаргах хэрэгтэй байсан. Тэрийг би гаргасан. 33 хуудастай миний амьдралын төв. 7 хоног болгон бид нар багштайгаа ангийнхантайгаа 11 2 хүүхэд эхлээд 8 хүүхэд тусгасан. 90% авсан шүү дээ, тий. Тэгээд бид нар тэр хоорондоо энийг хэлэлцдэг. 400 оноос 360. Тэгээ энэ бол зүгээр нэг бичихгүй шүү дээ. Бас нэг өчнөө төвшөнд тий бичиж байгаа тий. Тэгээд миний өөрийн амьдралын төв англи дээр би бичиж байгаа. Энэ бол миний олон жилийн зорилго. Ямар бүтээлч юм бэ? Тэгээ одоо би энэ хичээлийг дуусангууд өөрийнх нь амьдралын төвхийг сурсан англи хэл дээрээ бичгээ тавьсан зорилго олон жилийнхээ зорилгонд хүрэх гээд тэрний эхлэл маань энэ 33 хуудастай юм ном бичсэн. Таны энийг уншичаад танай ангийнхан одоо нөгөө дискас хилцүүл хийж байж шүү. Тэгэхэд танай ангийнхан яасан бэ гэрн? Ямар юм байсан тэд хүүхдүүд ихэвчлэн надаас нэг ихч эмэгтэйсэн. Тэгээ тэр хичээлээ дуусгаагүй амар хүн байсан. Бусдууд нь бүгдээрээ залуу хүүхдүүд цагаач хүний амьдралын түүхийг мэдэхгүй, Монголын амьдралын түүхийг мэдэхгүй. Миний хэлсэн энэ дээр бичиж байгаа бүх зүйл тэд нар тун их сонирн байсан. Маш их асуулт асуудаг байсан надаас. Хамгийн тэднэрт ингээ хүрсэн аль хэсэг нэмсэн бэ? 2 хэсэг л чухал хэсэг байгаа. Нэг нь би талигаачгаа алдаад харин ганцаараа эмэгтэй хүн тэр оршуулгын ёслолыг гүйцэтгээд шандралуулаад ингээ явах тэр хэсэг бол их л эмзэг хэцүү хэсэг байсан. Бичгэд хэцүү. Тэгээд Монгол зан үйлийг тэндээс тэд нар их асуудаг байсан надаас. Нөгөөх нь би эмчийн мэргэжилтэй мөртлөө асрагчийн ажил хийгээд асрамжийн газар ажиллаж байхад тэр улсууд намайг англи хэлний минь төвшнөр л дүгнж хэрхэн гадуурхаж би зөндөө олон удаа ажлынхаа дараа ганцаараа уйлж гарч ирдэг байсан. Тэгээ тэр тухайга бичсэн тэд нар гайхаж байсан. Ийм байдаг гэж үү? Ийм байдаг гэж үү? Гэтэл амьдрал дээр яг үнэн байдаг юм. Байдгийг туулсан хүн сүвчин. Бодтой бичсэн тий. Тэгээ би хүмүүсийн нэр тогтоохтой сайн тэр хүний хүндэтгэж байгаа хүндэтгэлийн үзүүлэх хамгийн ихний хэлбэр нь тэр хүний нэрийг зөв дуудаж зөв бичиж нэрээр нь тэр хүнтэй харьцах хэрэгтэй. Тэр их тун чухалтай хэсэг гэж би боддог. Тийм. Таны би бас зүгээр гайхсаа сайн ороод ирсэн чинь намайг гэрлээ юу вэ? Миний нэрийг хизээ ямар хурдан тогтооч байгаа гэл тий. Тэгэхээр бүр ингээд хим блээ. Тэр чинь бүр ингээд надад бүр ингээд тий шууд ингээд бас мэдчихээн нөлөөлж байгаа байхгүй юу? Америкийн тэр асрамжийн газар ажиллахад би 6-аас 7 газар ажиллаж байсан. Яагаад тийм олон газар чи ажиллаж байгаа ажиллаа хийж чаддаг юм уу? Юу игээ тэгээд яваад исэн бэ гэж хүн асууж байна. Тэгвэл хүүгийнхээ сургуульд орхон нүүдэх нэг ачаагаа ч гэсэн өнгөл гээд амьдралын ирэхээр үнэтэй газар амьдарч чадахгүй болохоор тэрэндээ тааруулаад нүүдлээс болж би ажиллаа олно салсан. Тэгээд 5-аас 6 өөр асрамжийн газар ажиллахад би тэнд нь дандаа л ганцхан Аз нэт гэх хвчлэн. Мэдээж англи хэл дөнгөж сурч байгаа болохоор аялахтай ярина. Мэдгүй хүмүүс зөндөө байна. Тэгээд тэнд байгаа ямарваа нэгэн үндэст нь тэр нь хэн ч яж болно. Хар улсууд байна уу, Мексик хүмүүс байна уу, хэн байна уу? Нэг хэсэг улсууд бөөнөр нь хэлэхээр дандаа бүлгэрхэж тэрнийг өөр содон хүнийг л илүүд үздэг. Би ганцаараа өдрийнхээ цайны 30 минутыг ямар ч хүйтэн халуун гадаа байсан. Би тэднэртэй үзэл бодол яриа хэлмэн нэгдүү. Тэд нар нөгөө энгийн ярианы ямар ч хүнд хэрэггүй муу үг хэрэгэлдэг болохоор тэр үг хэллэг надад хэрэггүй. Тэгээд амарчийн хоорондоо тэд нар зурагт үздэг. Үзэж байгаа зурагт них ёс зүй таарахгүй хачин нэвтрүүлэг үз тэр нийцдэггүй. Ингээд ямар ч хүйтэн бай халуун бай би гадаа сууж өдрийнхөө хоолыг иддэг гэрээс авчирсан хоолоо. Тэгээд өмнөх ажиллаа хийгээд явдаг. Их бүрэгч та ингээд маш олон жил гадаад өнгөрөөлөө сайн муу сайхан муухай зөндөл юмтай авчирсан байна. Тэгээд сүүлийн жилүүдэд бол угаасаа гадаад руу явах монголчуудын урсгал маш их байгаа. Одоо Солонгос руу ажил хийх гэж явж байна. Америк руу за
ингээд аяллаар явчих болвол хаагалчих ч гэдэг юм уу. За бүр болвол сурчий, бүр болвол ажиллах хэрэг авчий тий. Зарим нь одоо сүүлийн үед бол залуучууд Австрали руу бас маш их явж байна. Ер нь ингээд гадаад орныг зорж байгаа залуу үедээ та юу гэж зөвлөх вэ? Энэ асуултыг асуусанд маш их баярлалаа. Яг 20 жилийн өмнө 36 настай боловсролынхаа ард гарцсан доктортой, амжилттай, ажилтай, хань жилтэй хүүтэйгэн би ирээд тэгэхэд надад ямар хэцүү байваа. Тэгэхээр амьдралд өөрийг нь таньж мэдэж амжаагүй. Дөнгөж нэг сургууль хагас дуу дүүргэснүү дүүргээгүй юу? Насандан харийн нүтгийг зориод явна гэдэг. Их амаргүй даваа гэдгийг их чинь өөрийнхөө туулсан амьдралаас л хэлэх байна. Одоо үеийн хүүхдүүд байхам англи хэл үзчихэд ирж байгаа учраас арай гайгүй байж болно. Хэлний бэрхшээл нь бага. Жолооны курс дуусгацсан ядаа жолоо барьдаг байгаа. Над чиг 7 жилийн дараа жолоо барьж сураагүй байх энэ дэрснээс хойш. Тэгээд тэр ганц хэлний бэрхшээлээс гадна тэр хүмүүсийг ойлгож, орчинд нь орж, ёс заншлын түүхийн мэдж тэднэртэй энэ зэрэгцэн. Одоо намайг та 20 жил Америкт амьдарчихсан англи хэлж ус засуулаа үзэл гэж л баг. Үгүй би ус засуулсан гэж хэлж чадахгүй. Суралцаал явж байгаа. Сураал явж байна. Дээрэс нь тэр ямар хот, ямар орчинд чи ажиллаж байгаагаас болоод тэр хүмүүсийн орчин чамайг яаж хүлээж авч байгааг асуулна. Зарим газар хүмүүс чамайг сайхнаар хүлээж аваад тосоод авах усуд байна. Зарим газар чамайг нэг тал хэлтэй аялахтай ярддаг нөхөр хэмчин гэж боддог хүн байж болно. Тэгэд орчин байгаа газраас нь л их хамаарна даа. Тэгэд орон гэрээсээ хол байхад хүн сэтгэлийн маш их хат хэрэгтэй. Улааныг даагаж урвж, шарыг дагаж шарвна гихчээр хөвж өрөөсө болохгүй. Бууж идэх, хэрэглэх зүйлээ мэдэж хинтээ хаана явахаа маш болгоомжтой байж мэдхэл хэрэгтэй. Тэгээд тэр бичиг баримтны хувьд харлуулна гэдэг маш хэцүү. Их чинь хэл мэдэхгүй, орчноо мэдэхгүйгээс болоод оюутныхаа визийг хугацаа гэтрүүлчихэд тэгээд тэрний үр дүн их чинь юу үзвэ хэлий та нарт. Яг 10 жилийн өмнө ээж минь хэвтэрт хавдартай байсан. Ээжтэйгээ уулзах гэж их чинь нулимсан цагаан мөнгөөн барж 6 сар арбат үйлчтэй болцсон. Тэгээд бүтээгүй. Ингээд их чинь айлын 12 хүүхдийн нэг болохоор Монголд ээж минь хайраар асрамж халамжаар мөнгөөр дутаагүй. Миний ахын дүүс ээжийг минь алган дээрээ бөмбөрүүлж асарсан. Гэвч би ээжтэйгээ уулзах сүүлчийн боломжоо энэ бичгээр мэднэ асуулж алдсан. Ээж минь намайг мэдчихсэн. Ээжтэйгээ би 7 хоног болгон би жижиг илгээмж явуулдаг байсан. Азар нэг Монгол айл энэ болдорт амьдардаг илгээмж явуулдаг байсан. Би тэгээ жижигхэн илгээмж 7 хоног болгон явуулдаг, жижигхэн захиа авчдаг. Тэгээд хэвтэрт орсноос нь хойш өдөр бүхэн үцдэг байсан. Тэгээ өнгөрөхөөс нь 2 хоногийн өмнө сүүлчийн удаад үгийн сонссон. Тэгээд ээжигээ хөвчтэй байхад бичсэн нэг шүлэг байдгийн. Тэрийг би англиар орчуулсан. Таныг л хараа орчуулад хэлчихээ. Бичсэн нэг шүлэг байгаа. Тэгээ одоо Монгол дээр энэ англи дээр байгаа юм. Би Монгол дээр алга англи дээр их чинь чадхаараа орчуулад хэлхийг бодъё да. Ээж гэдэг үг сэтгэлд хамгийн ойрхон. Хэлэхэд хамгийн амархан. Сонсоход хамгийн яруу. Ялагдж дийлдэшгүй бэлэгдэл. Би ээжтэйгээ хүйгэрэн хөхөөрөн биеэрэн зүрх сэтгэлээрэн холбогдсон. Үзэгдэх би чинь энд биш. Таныг би сүнсээрээ мэдэрч байна. Энэ дэлхий дээр ээжтэй хүн бүхэн ээжийнхэн өмнө өвдөг сүгдэн байж ээж гэж энэ дэлхийг чичиртэл хамтдаа хэлцгээе. Энэ дэлхий дээр ээжтэй хүн бүхэн ээжийнхэн өмнө өвдөг сүгдэн байж тандан би хайртай гэж элхэн хадыг эмтэртэл хамтдаа хэлцгээе. Энэ дэлхий дээр ээжтэй хүн бүхэн ээжийнхэн өмнө өвдөг сүгдэн байж ээждэн зориулан энэ дэлхийг уяртал хайлтал хамтдаа дуулцгаая. Энэ хотод одоо амьдраад хэдэн жил болж байна? Яг энэ буулдарт бол би талигачаа 2006 онд алдаад тэгээ 2007 оны 100 хүүгийн хичээлийг тусгаад би энд ирсэн. 12 жил. Тэгэхээр 2007 оноос хойш 12 жил болдог юм чинь. Дунд нь би нэг жил гарan бас
Денверт амьдэрсэн. За. Танай хотын онцлог юм юу вэ? Болдрын онцлог 100 гаруй мянган хүн амтай. За. Тэгээд хүмүүс нь их эрүүл сэтгэлгээ те. Оюунлаг, эрүүл мэндэд маш их анхаардаг. Одоо би сүүлийн 3 жил өглөө болгон 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр өглөөний 6:30-аас 7:30 багштайгаа 20 гаруй 30 хүн нийлээд бид нар янз бүрийн хэрэглэл, бөмбөг, татдаг эрзэн, жин, туухай маш олон хэрэглэлүүдийг ашиглаад ангиараа ингээд дасгал хийдэг. Тэр дасгалд 70 гарцсан хүн бараг 80-тай шахуу хүмүүс энэ ирж идэг. Тэр усуудыг харахаар бид нар чинь 50 гарцсан хүн 60 хүрээгүй хүмүүс чинь одоо залуу харагдчихж ш. Яагаад тийм байна? Танайд яагаад эрүүл байна? Миний эрүүл мэнд миний гарт гэдгийг хүмүүс мэдчихэв. Өөрийнх нь чадах бүхнээр эрүүл мэндийн төлөө анхаарч ялангуяа илүүдэл жинтэй байхгүй гэж их хичээж байна. Зөв хооллох, дасгал хийх, амьдралынхаа өдөр тутмын хөвшлийг хэрэгжүүлэх их амаргүй. Та түрүүндээ нэг судалгаа хийсэн шүү дээ. Энд Америкт зөндөө олон шалгуураар Америкийн амьдрахад хамгийн тохиромжтой сайхан хотуудын нэгэнд Болдор эхний 5 дандаа ордог. Байгаль орчин нь ямар байдгүй. Өндөр байшингууд тийм байхгүй. Эдгээр өндөр байшингийн хэмжээ тогтооцсон. Яг уулынхаа хажууд маш олон явган аялал хийх замуудтай. Колорадогийн их сургуулийн оюутнууд нэг 30 гаруй мянган оюутан байдаг, жил тутамд ирдэг. Дэлхийн болон бусад бүх мужи улсаас. Тэгэд өөрсдийнх нь хүн ам нь болохоор 110 гаруй мянган хүн амтай жижигхэн хот. Тэгэхдээ Америкийн зөндөө олон том байгууллагууд энд байж идэг. Цаг агаарын төв, стандартын төв. Гэт энд амьдардаг. Тэгээд хүмүүс нь маш их дугуундаг, дандаа алхдаг. Хүүхдүүд хөл дорхоос өмнө ихлээр дугуунж эхэлдэг. Тэгэд Колорадо чинь нийт Америкийн 50 мужи улс дотор хамгийн туранхай мужи гэдэгт орж явдаг. Хүн амын дунджаараа илүүдэлж их багтай. Тэгэхээр зөв хооллол төлөвлөгөөнийг илүүд үзэж байна гэсэн юм шүү дээ. Тэгэлгүй яах. Ерөнхийдөө хоёулаа бас нэлээд удаа ярьчлаа. Тэгээд манай подкастын үргэлжлэх хугацаас төгсөж ингээд таны хувьд бас ингээд миний асуугаагүй таны ярихыг хүсэж байгаа үлдсэн зүйл байвал та Юуны өмнө энэ нэвтрүүлгийг хөтлж байгаа гэрлээдээ талархъя. Баярлалаа. Сайхан санаачлаг бусад хүмүүст ялангуяа залуучуудан эгэлжирийн хүмүүсийн амьдралыг заавал тэр овоож оцоодлон гавья байгуулсан гэдгийг биш. Эгэлжирийн хүмүүсээс амьдрал эхэлдэг. Тэгэхээр эгэлжирийн хүний амьдралынхаа төлөө тэр тэмцэл чинь чи бидний нэг амьдрал хийсэн. Тэгээд энийг бусдаа хүргэе хуваалцъя гэд энэ хол зорж ирээд та нарт дамжуулж байгаа энэ хөдөлмөр цаг сэтгэлээ гаргаж яваад нь би их талархаж байна. Тэгээд энийг сонсож байгаа залуучууд маань энэс ганц зөвлөлбөр ганцдахгүй. Ганцхан зүйлийг миний хэлсэн юм дотроос санаад 5 жилийн дараа ч юм уу 10 жилийн дараа ч юм уу би тэр инх бүрэн ихчийн ярилцлагаас ийм л юм сонссон. Түүнээс би энийг л биелүүлэх гэж тэдэн жил сэтгэлээ. Тэгээ би нэг үр дүнд нь хүрлээд гээд дараа нь надад юм уу гэрлээд талархаад явал тэр л бидний энэ ярилцлага хийж цагаан сэтгэлэн зарцуулсны маань үр дүн л гэж бодож байна. Нэг хүний ард болохоор ч н одоо гэр бүл, өөр хүүхэд, хааны ижил, найз нөхөд тий ажлын хамт олон. Тэгэхээр нөлөөлөл бол үнэхээр агуу юм. Тэгээ танаа хот эрүүл хот байна, илүүдэлжингүү хот гэж байна. Тэгэхээр тэр бас нөлөөлөл юм байна гэж би харчаалаа тий. Мөнгөний төлөө битгий яваа. Өөртөө итгэлтэй байж зөв үйлсийн төлөө баттай тууштай зогсож байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээ хаач явсан миний хүдэ цагтаг миний хамгийн хэлэх туртай нэг үг. Чамайг өнөөдөр дэлгэрийн төвшин баяр гэж хинч мэдэхгүй. Чамайг Монгол хүн гэж л мэднэ. Өстой тийм шүү те. Тэгэхээр ялангуяа харийн нутаг тавьж байхдаа өөрийнхөө нэрнээс илүү, эцэг эхийн нэрээс илүү тэр Монгол гэдэг 6 үсэгтэй тэр нэрийг л хайрлж яваарэ. Тэр нэр чи өөрөө зөв яваад тэр нэрийг хайрлж явбал энэ Монгол гэдэг нэр таныг маш хол явуулна шүү гэж би захих байна. За баярлалаа газрыгч. Хоёлаа их л халуун дотн таа чинь ямар уух юм. Инээд хөөртөө нулимстай их л гоё халуун дотаа дулаан юм яриа өрнөсөн юм гоё ярилцлага уулзалт боллоо гэж бодож байна. Тэгээ цагаа гаргаад бас өглөөнийхөө бас цаг гаргаж өгсөн тань маш их баярлалаа. Тэгээд ирээд гоё сүтээ цагаа угаад Монгол
мөнгөн аяга, зис аяга те ингээд бас гадаад орнд ингээд зүйлээ өөрсдөө ийдүүлэхийн зүйлээ авах бас их гоё юм байна. За баярлалаа. Тэгээ та нартаа бид гурийн ярианаас бас нэг ч гэсэн гоё мессеж аваад амьдралдаа хэрэгжүүлээд одоо зоригтой мөрөөдөлтэй амьдрах гэдэгт итгэж байна. Ингээд баярлалаа. Баяр та.